сайн байцгаана уу. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа амралтын өдөр юу хийдэг вэ? Хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ гэдгийг солонгосоор яаж илэрхийлэх вэ гэдгийг сурцгаая. За тэрнээс өмнө цөмөрөө шинэ үгийг өнөөдөр үзэх шинэ үгийг цөмөр хамтдаа үзцгээе. За сайн сонсоод дагаад хэлээрэй. 주말, 주말, 강남역, 강남역. 자 강남 буудлын гэсэн байна. Ямар буудлын бэ? Зочид буудлын бол биш. 역 гэх юм бол метроны буудлыг хэлдэг. метро гэх юм бол солонгосоор 지하철, 지하철 гэдэг. Тэгээ 지하철역 гэх юм бол метроны буудал байна. За та бүхэн сайн сонсороо. 강남역. 강남 гэдэг маань газрын нэр бахан. Тэгээд тухайн 강남 гэдэг буудал, метроны буудал байна. За тэгээд дуудлагыг сайн сонсороо. 강남역. 강남역. 강남역 гэж хичээд 역 гэж дуудаж байгаа сайн анзаарч байгааз. 강남역. 한강, 한강, 한강. тийм ээ. За 한강 гэх юм бол солонгосын нийслэл болох сөүлийн голоор төвөр урсдаг голын нэр хан. Бид нар хан мөргөн гэж ярьдаг тийм ээ. хан гол. 한강 байна. За 운동, 운동. дагаад хэлээрэй. 운동, 운동. биеийн тамирын дасгалыг 운동 гэдэг байна. 운동. ямар нэгэн одоо дасгалыг гүйж харих тийм ээ. тэрийг бол 운동 гэнэ штэ. За 방학, 방학, 방학. оюутны амралт, зуны амралт, өвлийн амралт гэж байдаг тийм ээ. тэр амралтыг 방학 гэдэг байна. 방학. За 고향, 고향, 고향. гэх юм бол төрсөн нутаг. За та бүхэн сайн анзаарч байгаа ер нь 방학 гэсэн читэр 고향 гэсэн читэр хиэд үсгийг дуудахдаа Монголны хээ арай шиг тод дуудахгүй байгаа ч тийм ээ. 방학 гэхгүй штэ. 고향 хээ тод дуудахгүй байна тийм ээ. бүдэг жоохон сул дуудаж байна тийм ээ. 방학 고향 гэх мэтчлэн. За түүний дараах хэд гэсэн үг байна. 몇 치읓 хэдийгээр 치읓 үсэг байгаа боловч дэвсгэр болж орсон бол энийг юу дуудна гэлээ? диодээр дуудна гэсэн тийм ээ. диодээр. 몇 гэж дуудна шүү дээ. За төрсөн өдрийг юу гэдэг вэ хнэ? 생일. За тэрний дараачаар хизээ гэсэн үгийг юу гэдэг вэ хнэ? 언제. За тэгээд тэрний дараачаар гаригууд юм байна. тийм ээ. гаригуудыг даваа мигмарлаваг баасан пүрба бямням гэх мэтлэн юу гэж хэлдэг байх нэ? За даваагаас эхлэе. даваа. 월요일. мягмар. 화요일. таваг. 수요일. пүрү. 목요일. баасан. 금요일. 금요일. 뺨. 토요일. 일. 다 бүхэн сайн зарж байгаа. ням гэх юм бол 일요일. бүгдээрээ даваа мэгмэр таваг баасан бямбам гэхэд бүгдээрээ ил гэж төгссөн байна тийм. өдөр гэсэн үг гэхээр өдөр. Одоо бид нар даваа мэгмэр баасан таваг бүрүү гэж ярьдаг бас тийм ээ. илэрхийлдэг бас түүний садны үгдүүлээ нэгд өдөр хоёр өдөр гэж ярьдаг тийм ээ. тэр солонгост 월요일 гэж хэлдэг. 화요일 гэж хэлдэг бахана. 일 бүгдээрээ 일ээр төгссөн байгаа та бүхэн анзаарч байгаа тийм үү. За тэгвэл өнөөдөр бид нар бүтэн сайн амралтын өдөр та юу хийдэг вэ гэдэг илэрхийллийг солонгосоор юу гэж илэрхийлэх вэ? Тэгээд тэрэнд яаж хариулах вэ гэдгийг цөмөр хамтдаа үзцгээе л дээ. За 주말에 무엇을 합니까? юу хийдэг вэ? хизээ 주말에. 주말에. 자, 이 누구들이 бүтцийг цөмөр аваад үзцгээе. 주말 гэх юм бол юу вэ? 7 хоногийн сүүлж хагас сайн бүтэн сайн буюу амралтын өдрийг 주말 гэдэг байх нэ. 주 гэх юм бол 7 хоногийг хэлдэг. 7 хоног. 말 гэх юм бол эцэс гэсэн. 7 хоногийн сүүлээр буюу амралт 7 хоногийн сүүл гэдэг маань хагас сайн бүтэн сайныг хэлж байгаа гэсэн үг байна. хагас сайн бүтэн сайнд юу хийдэг вэ? амралтын өдөр юу хийдэг вэ гэсэн үг. 주말에 무엇을 합니까? 자, 주말 гэсэн нэр үгийн ард ороо 주말에. 자, тэгээд дахиад 무엇 юу гэсэн нэр үгийн артаа 을 зараа 무엇을. тэгээд үйл үгийн артаар
입니다 부유 씁니다 залгаад 합니까? 무엇을 합니까? 답홍 입니다, 씁니다 гэж бичсэн хэрнээ 입니다, 씁니다 гэж уншиж байгаа анзаарч байгаа тийм ээ? 입니다. 합니까 биш байх нь шүү дээ. 합니까? 합니다. гэх мэтчлэн энэ биебийн артаар нь орсон тохиолдолд энэ нь нөлөөгөөр биеб энэ болж дуудагддаг. нь болж дууддаг. Тэгэхээр 합니다. бид нар байнга хэлж ирсэн. зүйл учраас та бүхэн сайн тогтоосон бахаа гэж бодож юм. 주말에 무엇을 합니까? За, тэгвэл зөвхөн энэ асуултанд юу гэж хариулж болох нь вэ гэдгийг үзцгээе. За, та бүхэн түрүүчийн хичээл дээр бид нар юу үзтгийг сайн санаж байгаа. 어디에 갑니까? гэсэн. 어디에 갑니까? 하샤 явж байна вэ? 하샤 явж байна гэдэг асуултанд бид нар 하루лахдаа 백화점에 갑니다. 학교에 갑니다. 학교에 옵니다. 학교에 다닙니다. гэх мэт тийм ээ. ямар нэгэн аль нэг тийшээ явж байна. ирж байна. эсвэл 회사에 다닙니다. 아버지는 회사에 다닙니다. 간판д ажилдаг гэх мэтчлэн илэрхийллүүдийг сурсан шүү дээ. Тэр юуг илэрхийлж байсан бэ? 가다, 오다, 다니다 гэдэг үгтэй хамтдаа хэрэгжилж исэн тэр юуг зааж исэн бэ гэхээр зүг чигийг зааж исэн тийм үү? Тэгвэл өнөөдөр энэ нэр үгийн ард болж энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр хизээ цаг хугацааны тухай ярьж байна. Цаг хугацаа. За үзье л да зөвхөн тодорхой жишээн дээр аваад үзэх юм бол сайн ойлгох байх тийм ээ. Нэгдүгээр гарагт найзтайгаа уулзна. 주말에 эсвэл одоо 주말에 биш тийм ээ. 언제 гэсэн асуулт байж болно шүү дээ. Хизээ найзтайгаа уулзсан. 언제 친구를 만납니까? гэсэн асуултанд 화요일에 친구를 만납니다 байж болно тийм үү? 화요일 гэх юм бол нэгмар гарагт 화요일에 친구를 만납니다. нэр үгийн артаар залгаад тэгээд нэр үгийн артаар 를 залгаад ингээд 만납니다. үйл үгийн арт 입니다, 습니다를 залгаад өгүүлбэр төгсгөнө гэсэн хэлбэр. Энэ хэлбэр тохирох өгүүлбэр гэх юм бол 화요일에 친구를 만납니다 байж болно. нэгмар гарагт найзтайгаа уулзна. 화요일에 хизээ 화요일에. 자, өөр жишээ үзье. хэд өдөр 명동에 явах вэ гэж байна. 무슨 요일에 명동에 갑니까? 무슨 요일에 명동에 갑니까? 자, 화요일 гэсэн тийм ээ. 화요일 гэдэг нь ягмар гараг гэсэн шүү дээ. Дөнгөж түрүүхэн бид нар шинэ үгэн дээр гаригуудын тухай авч үзсэн байгаа. Дандаа 요일 гэж төгсөжсэн тийм үү? Тэгвэл энэ 요일 гэдэг маань ямар гараг? За тэгээ 무슨 요일 гэх юм бол хэд гараг? ямар гараг? хэд өдөр гэсэн үг болох нь шүү дээ. 무슨 요일에 명동에 갑니까? гэдэг асуултанд юу гэж хариулж болох нь? 화요일에 명동에 갑니다. гэсэн болно тийм үү? ягмар гарагт 화요일에 명동에 갑니다. гэж болно. 수요일에 갑니다. лав гарагт явна гэж хэлж болно. 수요일에 갑니다. лав гарагт явна. 수요일에 갑니다. хэд өдөр гэдэг асуултад 무슨 요일 байна шүү дээ. 수요일, 화요일 гэж хариулж болох нэ тэр хариултанд. За тэгвэл энэ 7 хоногт дасгал хийхгүй гэх. Тийм ээ, бид нар түрүүчийн хичээл дээр бас үгүйсгсэн хэлбэрийг зөвмөр үзсэн. Хийхгүй, чадахгүй гэдгийг үзсэн тийм ээ. Чадахгүй гэдэг нэг өөр, хийхгүй гэдэг нэг өөр асуудал шүү дээ тийм ээ. Хийхгүй гэх юм бол би хүсээд өөрөө ямар нэгэн ажилтаа болоод ч юм хийхгүй. Хийхгүй гэсэн. Хүсэхгүй байгаа ч юм уу тийм ээ. Гэтэл чадахгүй гэх юм бол бид нар ямар нэгэн зүйлийг хийх боломжгүй. Тэр хийх боломж нь байхгүй гэж байна гэсэн үг байна тийм үү. За тэгвэл 이번 주에 운동을 하지 않습니다. Энэ 7 хоног дасгал хийхгүй. 이번 주에 이번 гэх юм бол энэ гэсэн үг байна. 이번 энэ удаагийн энэ 7 хоног гэхийг 이번 주 гэх нь 이번 주에 энэ 7 хоногт дасгал хийхгүй. За тэгвэл сар өдөртэй холбоотой хэллэгийг зөвмөр 3 дугаар сарын жишээн дээр аваад үзье. 3월 гэж байна. 3월. 자, 3월. энд саяхан бидний үзсэн гаригууд байна тийм ээ. 월요일, 화요일, 수요일, 목요일, 금요일. нэгд өдрөөс 5 дахь өдөр бол ажлын өдөр байдаг тийм ээ. Тийм учраас 평일 гэдэг байна. 평일.
평일 ажлын өдрүүд шүү дээ. Тэгвэл 토요일, 일요일, 주말. Хагас бүтэн сайн өдрөд амралтын өдөр 주말 гэдэг баг тийм. За тэгвэл өнөөдөр 3 сарын 15 гэж бодоод үзье. 3월 15일. 3월 15일. тийм өнөөдөр 15일 гэх нь шүү дээ. 15. өнөөдөр 15 баг. 오늘 тийм үү? тэгвэл өчигдөр 14-ийг юу гэх нь 어제 гэж илэрхийлэх нь байна. 어제. урчигдрыг юу гэх нь байна. 그저께. 자, сайн сонсож байгаад өнөөдөр 15 шүү дээ. өчигдөр 14. өчигдөр гэдэг юу гэж илэрхийлэх нь 어제. урчигдөр гэдэг 그저께 гэж илэрхийлнэ. За тэгвэл маргааш 16-ны өдөр маргааш 16. маргааш юу гэж илэрхийлэх нь 내일 байна. 17-ны өдөр 모레 болох нэ, тийм үү? За, 이번 주 гэдэг маань энэ 7 хоног шүү дээ. Одоо энэ 7 хоногийг 이번 주 гэн тийм ээ. тэгвэл өнгөрсөн 7 хоног нь юу ах нь? 지난주 болох нь, 지난주. тэгвэл дараагийн 7 хоног нь 다음 주 болох нь, 다음 주. гэх мэтчлэн бид нар сар өдөртөө холбоотой үг хэлхийг энэ мэтчлэн илэрхийлж болох нэ. За тэгвэл 주말에 무엇을 합니까 гэж утсан тийм үү? тэгвэл 주말에 무엇을 하십니까 гэж гараад иржээ. За энэ ямар учиртай юм бэ? Солонгос хэлэнд заавал байх ёстой нэг зүйл юу вэ гэхлээр бидний анхаарах ёстой, бид заавал сурах ёстой нэг зүйл юу вэ гэхлээр зэрэг хүндэтгэлийн хэлбэр байдаг. Бид нар тухайн харилцаж байгаа хүнээ хүндэтгэх буюу үеийн эзнийг хүндэтгэх ёстой болдог. Бид нар өгүүлбэрийг үйл өгч болно, нэр өгч болно, им니다 гэдэг төсөв тийм ээ. им니까 асуулт бол им니까 무엇을 하십니까 гэх мэтчлэн тийм ээ. 공부를 합니다 гэх мэтчлэн입니다. Энэ бол сонсож байгаа хүнээ хүндэтгсэн албан ёсны хэл гэсэн тийм үү. Түүнээс гаднаас үеийн эзнийг хүндэтгэх хэлбэр гэж бас байдаг байх нэ. За жишээн дээр зүмөр аваад үзвэл тодорхойлох байх. За үеийн эзнийг хүндэтгэхийн тулд бид нар юу хэрэглэх ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэвэл нэр уучлаарай үйл үгийн артал үйл үгийн үндсэн дээр ши залгаад тэрнийхээ артал имника асуух өгүүлбэрээр имника залгах нь шүү дээ. Бид нар өнөөдрийг хүртэл 합니까 гэж сурсан тийм үү? Дөнгөж саяхан та бүхэн 주말에 무엇을 합니까 гэдэг илэрхийллийг сурсан шүү дээ. тэгвэл 합니까 гэдгийн имника гэдгийн уртал ши орсон байна тийм ээ. 하십니까 болж байна. За 하다 гэсэн үйл үг байлаа гэж үзье. 하다 гэсэн үйл үгэн дээр хийх гэсэн утгатай үйл үг тийм үү? 하다 гэдэг үйл үгийн үндс нь юу вэ? 하. тэрэн дээр ши залгаад тэрэн дээр имника залгаад 하십니까 болох нь шүү дээ. тэгээ 무엇을 하십니까? юу хийж байна вэ? Юу хийх вэ гэсэн утгатай болох нь. За тэгэхээр дэвсгэр үсэг байх тохиолдолд жи эргэлж өгөөд шигээ залгах нь тийм ээ. дэвсгэр үсэг байхгүй тохиолдолд шигээ шууд залгах нь шүү дээ. хадаа гэсэн үйл үгийн үндсэн дэвсгэр үсэггүй учраас дэвсгэр үсэг байхгүй учраас шууд ши залгаа тэгээ имника залгасан байна. дэвсгэр үсэг байх тохиолдолд ямар тохиолдол байж болох нэ гэдгийг жишээн дээрээс харж болох байхаа. За цөмөрөө өөр жишээ аваад үзье. 서윤 씨는 무엇을 하십니까? 다 юу хийж байна вэ? Тэгээ 서윤 씨 гэдэг та гэсэн утгаа хин нэгэн хүний нэрний ард ши ороод залгаад ярих юм бол та гэсэн утгатай болох нь шүү дээ. Тийм ээ би 서윤 гэдэг хүнтэй ярьчлаа гэж бодъё гэх юм бол та юу хийж байна вэ? Та юу одоо бүтэн сая өдөр амралтын өдөр юу хийх вэ гэх мэтлэн асууя гэж бодъё. Тэгэх юм бол 서윤 씨는 무엇을 하십니까 гэж асуух юм байна тийм ээ. 다 юу хийж байна вэ? 저는 숙제를 합니다. би даалгавраа хийж байна. 저는 숙제를 합니다. 자, энэ 숙제인 юм бол 하다 гэсэн үйл үгийн үндс нь 하 тэрэн дээр шууд шигээ шууд залгасан байна. Тийм ээ. дэвсгэр үсэг байхгүй учраас шиг залгасан байна. За, өөр жишээ аваад үзье. 다 юу уншиж байна вэ? би ном уншиж байна. 선생님은 무엇을 읽으십니까? 저는 책을 읽습니다. 저는 책을 읽습니다. 자, энэ 숙제인 бол 읽다 гэсэн үйл үгийн үндс тийм ээ. тэр нь дэвсгэр үсэг байгаа учраас гэсэн шиг жирэглээд 십니까 시게 잘랐습니다. 그래서 선생님은 무엇을
읽으십니까? 저는 책을 읽습니다. 읽습니다. 자, энэ 솔직히 말해서 다 бүхэн сайн анзаарч байгаа. Энэ хоёр жишээг дахиад цомоор сайн харцгаая. 서윤 씨는 무엇을 하십니까? 시벤 팀에 저는 숙제를 합니다. 저는 숙제를 합니다. 서윤, 비서윤 гэдэг хүнээс асуулаа. 서윤 씨는 무엇을 하십니까? 다 юу хийж байгаа юм бэ? 저는 숙제를 합니다. би даалгавраа хийж байна гэсэн. Тэгэхээр 비서윤 гэдэг хүнийг хүндэтгээд тэр хүнийг хүндэтгэж үзэж би үйл үгийн үндсэн дээр залгаад 하십니까 гэж илэрхийллээ. гэтэл тэр хүн 저는 숙제를 합니다 гэж илэрхийлсэн байна. өөрийнхөө тухай ярьж байгаа учраас үеийн эзэн хийн би учраас би өөрийгөө хүндэтгэж залгаж ярьдаггүй байхана. энэ дээр манай хүүхдүүд айгүй их алдцгаадаг. тийм учраас та бүхэн сайн анзаараарай. 저는 숙제를 하십니다 гэж ярихгүй байна шүү дээ. 저는 숙제를 합니다 хана. үеийн эзэн чинь энэ асуултын 서윤 씨는 무엇을 하십니까 гэдэг энэ асуултын хувьд үеийн эзэн 서윤. тийм үү? 서윤 гэдэг хүн юу хийж байгаа юм бэ? 저учраас тэр үнийг хүндэтгэн. гэтэл хариулт нь 저는 숙제를 합니다. үеийн эзэн би өөрөө учраас 숙제를 합니다 гэж илэрхийлэх ёстой байх нэ. гэдгийг сайн хараарай. 자, 다른 지시한 대로 직선 봤어. байна, тийм ээ? 선생님은 무엇을 읽으십니까? 다 юу уншиж байна вэ? багшаа та юу уншиж байгаа юм бэ? 선생님은 무엇을 읽으십니까? багшигаа хүндэтгэж тийм ээ? 한참 байж тээ. хүндэтгэж харьцаж байна. 시 열어ж. тэгэхээр багш нь хариулахдаа 저는 책을 읽습니다. 저는 책을 읽으십니다 гэж хэлэхгүй нэ. 읽습니다 гэсэн байна. за тэгэхээр өөр бас жишээ аваад үзье. үлийн үгийн артал залгасан жишээнүүд ямар жишээнүүд байж болох вэ? өөр. 다니엘 씨는 무엇을 배우십니까? 다 юу сурч байна вэ? 다니엘 씨는 무엇을 배우십니까? 다니엘 씨는 무엇을 배우십니까? 다 юу сурч байна? 저는 한국어를 배웁니다. 이 солонгос сурч байна. энэ дээр бол байхгүй шүү дээ. энэ дээр 배우십니까? асуухад бол байна. 배웁니다 гэхэд хариултанд бол байхгүй байна, тийм ээ. бат 씨는 무엇을 보십니까? 다 юу үзэж байгаа юм бэ? 다 юу үзэж байгаа юм бэ? 무엇을 보십니까? 저는 영화를 봅니다. 보십니까? 무엇을 보십니까? 영화를 봅니다. 그치, 이렇게 있으면. 나라 씨는 어디에 가십니까? 어디에 가십니까? 저는 학교에 갑니다. 나라 씨는 어디에 가십니까? 저는 학교에 갑니다. 가십니까? 갑니다. 그치, 이렇게 있으면. 팀에 안자라라 다보홍 비오로 도항홍 오리고 도하 이렇게 읽을 때 시골 잘라도 약내 гэдэг 생각. 자, 오늘 사회비들은 бүгдээрээ үйл үгийн үндсэндээ ши залгаад тухайн үеийн эзнийг хүндэтгэж хэрэгэлдэгэ гэсэн тийм үү. Тэгвэл зарим үйл үгэн дээр үеийн үндсэн дээр шиг залгалгүйгээр тухайн үг өөр хэлбэрээр илэрхийлэгддэг бас тохиолдол байгаа. Тэр тохиолдлуудыг аваад жишээлбэл 먹다 마시다 юу гэсэн үг вэ? идэх, уух гэсэн үг тийм үү? энийг 드시다 гэдэг үгээр илэрхийлдэг байна. Монгол хэлд ч гэсэн байдаг шүү дээ. идэх гэдэг үгийн хүндэтгэлийн хэлбэр нь юу вэ? зооглох шүү дээ. зооглох. Та зооглоно, идэ барьно гэх мэтчлэн илэрхийлдэг шүү дээ. Тийм ээ? тэрнтэй адилхан 먹다 마시다, 드시다 гэдэг хүндэтгэлийн хэлбэр байна. 자, жишээ аваад үзье. 어머니는 커피를 마시십니다 гэж бодоод илэрхийлэхгүй байх нэ. 커피를 마시다 гэж бид нар сурсан шүү дээ, тийм ээ? 어머니는 커피를 마십니다 гэж бид нар сурсан. энэний хүндэтгэлийн 마시다 гэдэг үгийн хүндэтгэлийн хэлбэр нь 드시다 болохоос биш 드십니다 бол биш байх нэ. уучлаарай. 마시십니다 бол биш байх нэ. тэгэхээр энэ үгийг 마시다 гэдэг үйл үгийн үндсэн дээр үндэс болох 마시되 십니다 гэж залгаж хэрэглэж болохгүй. энийг 드십니다 гэж илэрхийлэх ёстой. тийг сайн хараарай. 자, 자다 гэдэг үг унтах гэсэн үг. 자다, 주무시다 гэж хүндэтгэ. нойрсох гэх мэтчлэн тэр хүндэтгэлийн хэлбэрээр илэрхийлдэг байна. жишээлбэл гэртээ унтаж байна. 아버지는 집에서 자십니다 гэж илэрхийлэхгүй байна шүү дээ.
자십니다. 자기 온튼 дээр 십니다. 잘라가지고 이렇게 хэл고 쓰고 하는 팀에 요거 이렇게 읽노. 아버지는 집에서 주무십니다. 주무십니다. 자, түүнээс гадна үйл үгэн дээр бид сая үзсэн бол бас нэр үгэн дээр бас хүндэтгэлийн хэлбэр гэж байдаг. Тэрийг ганц хоёр үгэн дээр аваад үзье л да. Жишээлбэл жип гэдгийг тэг, жип гэдгийн хүндэтгэлийн хэлбэр нь тэг гэдэг байна. Жишээлбэл 선생님은 댁에 가십니까? 다 길로가 явж байгаа мó гэж асуулаа. багш 다 길로가 явж байгаа мó? гэдэг. 선생님은 댁에 가십니까? 네, 저는 집에 갑니다. 자, багшийн хүндэтгэж гэр гэдэг үгийг 집 гэдэг орон 댁 гэж 읽었으면 тийм ээ. 댁에 가십니까? 그 багшны үг 잘했으면 네, 저는 집에 갑니다. 네, 저는 댁에 갑니다 гэж ярих гэнэ шүү дээ. 저는 집에 갑니다 гэж ярих 하는. 자, энэ мэдчлэн нэр үг бол 밥, 진지, 밥 гэдэг үгийн хүндэтгэлийн хэлбэр нь 진지, 생일 гэж бид нэр шинэ үгэн дээр утсан тийм ээ. төрсөн өдөр гэдэг үгийн хүндэтгэлийн хэлбэр нь 생신. гэх мэдчлэн нэр үгний бас хүндэтгэлийн хэлбэр байдгийн байна гэдгийг та бүхэн мэдчихэв, бүгдээрээ мэдчихвлаа. За, тэгвэл цөмөрөө өнөөдөр хэдэн сарын хэдэн бэ гэдгийг солонгосоор юу гэж илэрхийлнэ гэдгийг үзье. 오늘은 몇 월 며칠입니까? 오늘은 몇 월 며칠입니까? 오늘 히튼 살이 있던데. 오늘은 3월 1일입니다. 오늘은 그런 살이 있네요. 오늘은 3월 1일입니다. 오늘은 몇 월 며칠입니까? 오늘은 3월 1일입니다. 자, 다 해제야 회. asol 때. 다 해제야 회. 다 해제 몽골이야 회. 해제 몽골이야 회. 언제 몽골에 갑니까? 몽골에 언제 갑니까? 언제 몽골에 갑니까? 12월 17일에 갑니다. 아르엘사랭 아란더던디온 12월 17일에 갑니다. 아르엘사랭 아란던 12월 17일. 자, 투글 덕 설렁설 네코르고르드로 답처럼 미사람 요구지들 힐큰왜 그때 숨을 안 떠주세요. солонгос хэлэнд солонгостой болон ханцтай гэж байдаг. Хоёуланг нь хэрэгэлдэг. Та бүхэн сайн мэдж байгаа хангил үсгийг бүтээхээс өмнө солонгос хүмүүс ханц үсэг хэрэгэлдэг байсан. Түүний нөлөө одоо байдаг байх нь. Тийм учраас ханцтай гэсэн бас солонгостой болон ханцтай хамтдаа хэрэгэлдэг байх нэ. За, та бүхэн сайн харж байгаа хүн 1 2 3 1-ээс 10 хүртэл тоо байна. нэгийг тэгвэл солонгосоор юу гэдэг вэ? 하나. солонгостой нь 하나. ханцтай нь 1. 자, эхлээд цөмөрөө солонгостой уншицгаая. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟, 아홉, 열. 자, сайн давтаад хэлээрэй. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟, 아홉, 열. 자, 그걸 한스턴 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 하는 이렇게 하듯이 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. 네. 자, 그거는 언사릭. 야, 요거 날짜를 일으킬줘야 겠지. 뭐라 다가도 쓰겠다. 오늘은 몇 월 며칠입니까? 그자 썼는데 오늘들 했던 살이 했던 배. 그자 써고 오늘은 3월 1일입니다. 그래서 3월 1일. 그런 살이 내긴 3. 고로 하는 고로인데 3. 셋 3 그자들 했습니다. 한스터가 이렇게 3월 내긴 1을 내가는 인데 1을 3월 그런 살이 내긴 1일입니다. 1인 2를 두어도 요게 오뚜룩성 어떻다 때 그런 사람이 내긴 오뚜룩성 하는 때문에 3월 1일입니다. 1일입니다. 그치 들길지. 자, 인테스 직사하듯이 다 이제 몽골리아 호에 12월 17일에 갑니다. 아론시살에 아론틀런 гэсэн тийм 12 сар 10 гэж 하면 10 гэж байна тийм үү 10. Тэгвэл 12-ыг яах нь 12 гэх нь 12
11 бол 11, 12, 12, 13, 13 гэх мэтчлэн илэрхийлэх нэ дээ. Тэгэхээр 12 тийм ээ 12 сарын 17 17 хоног 7 энэ 17 гэхийг 17 гэж болгох юм. Амархан байна тийм ээ. 17 17-нд явнаа гэж. За тэгвэл өөр жишээнүүдийг аваад үзье. Цагийн үед аваад үзье л да. Тэгэхээр он сарыг бол ханц тоогоор илэрхийлдэг юм байна гэдгийг бүгдээрээ мэдэж авлаа. Цагийг тэгвэл юугаар илэрхийлдэг байх нэ гэдгийг үзье. 지금 몇 시입니까? 어떤 хэдэн цаг болж байна гэдэг. 지금 몇 시입니까? 지금 1시 50분입니다. одоо 1цаг 50 минут болж байна. 지금 1시 50분입니다. За энэ чинээс зөмөр үзье. Саяхан үзсэн бидний 1-ээс 10 хүртэл үзсэн тоонууд гараад ирлээ. Солонгос тоо байна, ханц тоо байна. 1시 50분 гэж хэлсэн тийм ээ. 1시 50분. 하나 гэсэн шүү дээ. 하나. цаг 1시. 자, тэгэхээр 1시 50분. 50 гэж 하는. 50. 자, 10ig 10. 20ig 20. 30ig 30. 40ig 40. 50ig 50. 60ig 60. 70ig 70. 80ig 80. 1ig 90. 100ig 100 гэдэг нь солонгосоор ингэж илэрхийлдэг байна. 한자를 두고 10ig 10 гэсэн тийм ээ. 20, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100 гэдэг байна. За 10 10 тийм үү. Тэгвэл 20 гэдэг бол 2 чинь 2 шүү дээ тийм ээ. тэрний ард 13, 10, 40 гэж залгаа явагддаг байна шүү дээ. За тэгвэл энэ чинээс үзье. цагийг 지금 1시 50분입니다. 1시 50분. 1цаг 50 минут гэсэнтэй 1시 50분. 50 гэж энэ байна. 50. цагийг хангил тоогоор хэлээд цагийн минутын 한자를 хэлдэг байна. 1시 50분. 50분. 자, өөр жишээ үзье. 내일 몇 시에 만납니까? 말하기 쉽은 척도 옳죠. 내일 몇 시에 만납니까? 오후 5시 30분에 만납니다. 어때서 다음 цаг 90minut은 넣었으나 오후 5시 30분에 만납니다. 5시 5 гэдэг чинь үлээ 5 байсан шүү дээ тийм ээ. түрүүчийн үснэгтэр гарсан 5 гэдэг чинь 5 тоо. Тэгэхээр цагаа солонгос тоогоор хэлээд 30분 минутыг болохоор 30 гэж 하는 энд 30 гэж байна. 한자 тоогоор хэлдэг байна тийм 30분. 5시 30분. 자, энэ 하나 гэдэг юм яагаад хан болчихоо вэ? тэр энийг та бүхэн сайн анзаарах хэрэгтэй. 하나 гэдэг 한시, 둘은 2시, 셋은 3시, гурван цаг гэхэд 3시, дөрвөн цаг гэхэд 4시 мэтчлэн илэрхийлдэг байна. Тэгэхээр эдгээр 1, 2, 3, 4, 하나, 둘, 셋, 넷 гэсэн тооны дараа нэрүүг орж ирэх юм бол юу болох нь 하나 гэдэг тоо 한 болох нь, 둘 нь 투 болох нь, 셋 гэдэг нь 세 болох нь, 넷 гэдэг нь 네 болно гэдгийг сайн тогтоож авах хэрэгтэй. Тэгэхээр нэг цаг гэдгийг 하나시 гэдгүү 한시 гэж хэлдэг байна тийм үү? дөрвөн цаг гэх юм бол юу гэх нь? 넷시 гэхгүй 네시 гэх нь шүү дээ. Тийм ээ? гэх мэтчлэн энэ 하나 1, 2, 3, 4 하나, 둘, 셋, 넷 гэсэн үгнүүдийн тооны дараа нэр үг ороход одоо цаг ч юм уу тийм ээ хүн ч юм уу ямар нэгэн зүйлийг тоолоход тийм ээ нэр үг ороход ингэж хуурдаг болохыг сайн тогтоож авах хэрэгтэй. 자, энэ хүн өөрийгөө танилцуулж байна. бид нар өөрийгөө танилцуулж сурсан тийм ээ. 저는 토야입니다. 저는 김지수입니다. 자, энэ хүний нэр 김지수예요. 저는 김지수입니다. 저는 26살입니다. 자, бид нар өөрийнхөө нэрийг хэлсэн юу хийдэг сурдгаа сурсан тэгвэл одоо тоотой холбогдуулаад насаа хэлж чаддаг болох нь. 저는 26살입니다. 김지수 гэдэг хүний нас нь 26 байна. 자, 20 юу гэ 20 гэсэн тийм үү? 6, 6 гэсэн шүү дээ. тэгээд 26살입니다. 자, энэ хүн өөрийнхөө гэр бүлийг танилцуулж байна. 아버지는 60 настай гэж. тэгвэл 60 하는 60 гэхнэ 아버지는 60살입니다.
예순. 예순 하네. 팀이 예순. 어머니는 히트나스다 하네. 55교 큰오. 신. 타비교래 설동수 더거라 5 그시시대. 쉬운 5살입니다. 쉬운 5살입니다. 자, 두개 단초리. 또 동생은 23살입니다. 20. 허륵슨 팀이 고른 3살. 3살. 비시 살 그쵸 관 언니로고 말씀하셨죠? 3살 그치 이렇게 그런데 아버지는 60살이고 어머니는 55살입니다. 동생은 23살입니다. За ингээд өнөөдөр бүгдээ хамтдаа амралтын өдрөөр юу хийж өнгөрөөх талаар болон тоо, цаг, өдөр, цаг хугацааг яаж илэрхийлэхэ гэдгийг цөмөр хамтдаа сурцгаалаа. Та бүхэн гэртээ бүгдээрээ сайн давтахыг та бүхнээс хүсэж байна. Баяртай.